Цаано Happy Bill podcast-ийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өөрийгөө орлогоо сэдвээр ярилцахаар одон дээр хичээг өрсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За, таван үзэгчдэд зориулаад өөрийгөө товчхон танилцуулаад. Намайг Сквати одон дээр их гэдэг. Өөрийгөө уралдах сэдвээр өөрийгөө урлаад өөрийгөө бүтээх гэж суралцаад явж байгаа. Энгийн ээлжирээ нэг 3 хүүхдийн ээж байна. Би нөгөө таны 5 минутын илтгэлийг сонссон өөрийгөө орлох сэтгэвтэй. Яг тэр илтгэлийг сонсоод надад айгүй юм өөртөө ажиллах айгүй хэрэгтэй байна гэдэг бодол төрөөд тэгээ илүү дэлгэрүүлж асуухын тулд ингээ подкастт өрсөн байгаа. Урилгын минь хүлээж авсан баярлаа. Намайг уурж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. Өмнө нь ингээд өөрийгөө орлохыг гэж ер нь сонсож байгаагүй. Өөрийгөө нээж илрүүлэх, өөрийгөө хайх гэдэг талаас нь сонсож ирсэнээс яг айгүй содон нэр. Яг энэ нэрийн утга нь юу вэ? Одоо нэг 2019 онд юм уу да. Би нөгөө бах үгээ төрүүлсэн. Тэгээ бах үгээ төрүүлээд нөгөө гэртээ ингээд сууж байхдаа яг тэр үед нөгөө хөл хорионд орцсон те ингээл хүмүүс л тиймээс нь тэр үедээ ингээл ном уншаал одоо өөрийнхөө нөгөө нэг жимсний дараа хямралаас гарах гад аюух ном уншдаг байсан. Тэгж жагаад нэг юм ер нь хүн өөрийгөө бүтээж болох юм байна. Хүснээрээ өөрийгөө бүтээж болдго юм байна гэдэг тийм утгуунтай ном уншаад тэрнээсээ өөрийгөө би ер нь одоо ирээдүйд ийм одноо болмоор байна те. Ингээд өөрийгөө ингэж бүтээ гэдгээрээ би ингээд зураг би сайн зурч чаддгүй. Тэгэхээр ингээд тэмдэглэлийнхаа дэвтэрчээр өөрийгөө одоо төсөөлснөөр одоо бичээд зурж исэн гэсэн үг. Одоо ингээд зураг муу ч гэснээр хар зургаар ингэж гаргаад те одоо зураг зурдаг хүмүүсийн хувьд магадгүй би 5 жилийн дараа ийм отноо болцсон байна. 10 жилийн дараа ийм отноо болцсон байна. Бүр цаашаа яваад 80 настай отноо ямар байх вэ гэдгээ ер нь хүн өөрийнхөө хүснээр бүтээж болдгийн болов гэсэн тийм бодлыг тэр номноос аваад өөрийгөө зурж уралж гисэн гэсэн үг. Бичээд тэгээд тэр дагуугаа өөртөө жижигхэн зорилго тавиад ажиллаж эхэлсэн. Тухайн үед миний зорилго бол 78 88 хилтэй айгу бүдүүн байсан. Тэрнээсээ ч ингээ хайх байсан. Тэгээд эхний ээлжинд одоо өөртөө таалагдсан тийм гоё бие галбиртай отноо болъё гэж зорилго тавиад өөрийгөө гаднаас бие галбирын хувьд эрүүл мэндийн хувьд урлая. Дараа нь мэдлэг боловсролын хувьд те сэтгхүүн хувьд өөрийгөө бас нэг агсан түвшинд гаргаад нийгэм одоо хаашаа хэрэгжиж тэр чиглэл рүү дагаад ер нь хөгжээ гэдэг бодлоор